За одоо ингээ өндөг овёс хоёроо өглөөний цай хийчихнэ. За тэгээд өндөгөө хийсэн. Дээрэс нь ингээ нэг жоохон овёс хийчихнэ. Овёс болохоор бүр айгуу гоё. Ийм жижиглсэн юм жижиг овёс аа. Тэгэхээр хайсан орсон байгаад байдаг. Тэгэхээр энэ овёс болохоор тийм хайсмас уртгүй нэг таалагддаг. Энэ нөгөө юугаа болохоор зүгээр л халаачна. За энийг хайруулын дагуу нэлээд сайхан халааж агаад тэгээд энэ юугаа хийчихнэ. За ингээд энэ маань гоё шараад. Уул нь ингээд маш гоё өөрийнхөөрөө эргэждэг. Тэг энэ жоохон хутамтай. За ийм хөөрхөн. Зүгээр өндөг шараад идснээс хамаагүй гоё. Нэг гоё тийм зөөлхөн. Айгуугаа зөөлөн амттай ирнэ. Ямар ч юм тос мос байхгүй. За ингээд жоохон хям талах тавиад өглөөний цай бэлэн боллоо.